нарны энерги нь сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр учраас ойрын ирээдүйд дуусахгүй. Нэг цагийн дотор дэлхийн газаргад ирэх нарны энергийн хэмжээ нь хүн төрөлхтний бүтэн жилийн энергийн хэрэгцээг хангахад хангалттай. Мөн нарны энергийг айл өрхөд ашиглах боломжтой. Нарны дулааны коллекторууд нь том гадаргатай, антифризтэй, усыг эргүүлдэг шахуурга бүхий хоолой системийг бүрдүүлдэг. Нарны дулааны коллекторууд гадаа байрладаг тул өвлийн улирал температур тэг хэмээс доош буурч болзошгүй тул антифриз шаардлагатай байдаг. Тасалгаан доторх усны хэлхээнд антифриз хэрэглэх шаардлагагүй тул салангад усны хэлхээтэй байх нь чухал юм. Нарны дулааны коллекторууд нь харанхуйтай байдаг тул дулааныг илүү үр ашигтай шингээж ойлгодоггүй. Хоолой системийг тунгалаг шилэн гадаргын ард байрлуулж гэрлийг нэвтрүүлэх боломжийг олгодог. Энэ нь мөн халуун ус хурдан хөрөхөөс сэргийлдэг. Хоолой системийн доор тунгалаг биш тусгаарлагч материалыг байрлуулдаг. Наранд халсан ус нь хоолойгоор дамжин халуун усны сан болох дулаан солилцуур руу орно. Дулаан солилцуур нь том гадаргатай хоолойнуудын систем юм. Шахуурганд халуун усны сангаас радиаторууд эсвэл байшингийн доторх халаалтын системийг халуун усаар хангадаг. Нарны дулааны коллекторууд нь нарны гэрэл удаан хугацаагаар байхгүй үед энерги өгдөггүй тул ихэвчлэн 2 дахь халаалтын системийг нарны ус халаах системд нэмж байрлуулдаг. Энэхүү нэмэлт халаалтын систем нь халуун усны санд шууд суйрлуулсан цахилгаан халаагуур эсвэл нарны халаалтын системд цуваагаар холбогдсон хийн бойлер байж болно. Фотоволтаик нарны хавтан нарны гэрлээс цахилгаан энергийг үйлдвэрлэдэг. Бидний гэрт байгаа төхөөрөмжүүд нарны хавтангийн гаргасан бага хүчтэлийн тогтмол гүйдлийг ашиглахын тулд тохирох хүчтэй ба давтамжтай хувьсах гүйдэл болгон хувиргагч инвертер хэрэгтэй. Фотоволтаик нарны хавтан нь энергийн их үүсвэр өргөн хэрэглэгддэг боловч нэг дутагдaltaй тал нь нарны гэрэлтэй үед л цахилгаан өгдөг. Энэ асуудлыг 2 аргаар шийдэж болно. Бие даасан системийн хувьд ашиглаагүй үлдсэн цахилгаан энергийг батарей төрөмтлүүлж дараа нь нар тусааг үед ашигладаг. Өөр нэгэн шийдэл нь үйлдвэрлэсэн цахилгааныг хотын цахилгаан сүлжээнд нийлүүлэх сүлжээнд холбогдсон систем юм. Бид чугам сүлжээ рүү нийлүүлсэн энерги сүлжээнээс авч ашигласан энергийн зөрөөл төлөвлөлнө. Бие даасан системийн илүү үнэтэй боловч цахилгааны сүлжээ байхгүй газруудад ашиглах нь зүйтэй. Сүлжээнд холбогдсон систем нь илүү практикт ойр боловч цахилгаан нийлүүлэгчид биднээс цахилгааныг боломжийн үнээр худалдаж авахгүй бол асуудал үүсгэж болно. Батарейн үн буурснаар 2 системийн ашиг тусыг хослуулсан системүүд илүү өргөн тархах болжээ.